Бодит амьдралаас сэдэвлэн бүтээв. Энэ харамсалтай бодлохоос өмнө таны дүү танай гэр бүлийн асуудыг ойлгоод та хоёрт туслахыг чин сэтгэлээсээ хүсэж байсан юм байна. Тийм ч учраас манад ирж өөрийнхөө эсийг хадгалуулсан байгаа л да. Юу гэнэ? Эсээ хадгалуулсан гинэ. Тэр нь яг юу гэсэн үг юм бэ? Энэ бол танд боломж байна л гэсэн үг. Боломж. Ямар боломж? Шинжлэх ухааны үүднээс авч үзэх юм бол төрсөн ах дүүсийн эс бараг л нэг хүний эс юм а гэж та ойлгож байна. Тийм болохоор хэрвээ танай гэр бүл хүсэх юм бол дүүгийнхээ эсийг суулгуулад үр хүүхэдтэй болох боломж байна.